Neyse litirlere denerek. Асуудын хамгааллыг яах вэ? Судлах нэ. Асуудын хамгаалал. За дэлгэцрүү анхаарал хандуулаарай. Ишээ. За уншаа дотроо бодож явах юм шүү дээ, тийм ээ? Яах вэ? За энэ далтуу мод гэдэг нэг онцлогтой мод яасан гэхээр доод хэсгээрээ ерөөсөө яг нүцгэн юм шиг ерөөсөө ямар нэг мөчр байхгүй. Хамгийн гол нь жимс буюу нөгөө нариг модын самар хаана байдаг вэ те? Орой дээр байдаг юм онцлогтой мод. За тэгвэл Пифагор хүү энэний орой дээр гарч тэр самрыг авахын тулд юу ашиглах вэ? Шат ашиглах тийм ээ? Шат ашиглах. За энэ ингээ үрсийг харсан чи ер нь бидний мэдэх тэг шатад уралжинтай ямар төстэй бай тийм ээ? Бид нар юу мэдэж чинь хүмүүстэй? Өндөр. Энэ шатыг бэлсэн зай болон мод хоёрын хоорондох юу нэ? Зай яасан мэдэж чинь. Тэгвэл энийг бид нар энэ сундаг шат байхгүй юу? Бид нар энийг хэдэн метр сунгах вэ гэдгийг яг өнөөдөр өнөөдрийн хичээлийн зорилго байна. За тэгэхэд бол бүгдээрээ үйл ажиллагаанууд явуулна. Багшийнхаа зааврын дагуу яг үйл ажиллагаагаа явуулна шүү дээ, тийм ээ? За бидний өнөөдрийн хичээл бол шатыг яг. За хүүхөр багийн ахлагчраа сонгоцсон тийм ээ? За багшийнхаа туршилт нэг гэснийг багийн ахлагчраа сонгоод аваад туршилт нэгийг зүйтэй наад дотроос хүүхэд бүр нэг хүснэгт аваад өвтөдөө явах. Наач хүүхэд бүр нэг хүснэгт аваад өвтөдөө наач. Гурвалжнууд байна уу? За гурвалжнуудыг хоёр хүүхэд дундаа дөрвөн ялгаатай гурвалжин авчих. Хоёр хүүхэд дундаа дөрвөн ялгаатай гурвалж авах юм шүү дээ. Дундаа дөрвөн ялгаатай. Насаар ажиллах нь шүү дээ, тийм ээ? За ихтэй бид заавар лав ажиллана. За энэ анхаалаа заавар уншаа. Анхааралтай заавар уншаа. Зааврын дагуу гүйцэтгэх шүү дээ, тийм ээ? За зааврынхаа дагуу хэмжилтээ хийгээд хүснэгтээ явах. Бөглөхтэй эхний үйл ажиллагаа. Хэмжилтээ хийгээд хүснэгтээ бөглөв.
дугаарлцсан байгаа тийм ээ. Тэгээд дээр дугаарсныхаа дээр шар гурвалжин, цэгэр гурвалжин, ургар шар гурвалжин гэдэг нь яг өөрөө ойлгомжтой байдаг хэрэгжиж болно шүү дээ тийм ээ. За гэсэн зинжээ. За эхний гурвалжны аатал. Бид чинь гурвалжны аатал тийм ээ. Фабу яд гурвалжны сонгож асуусан хамаараа яхаад тийм ээ. Яг өөрөө тийм аа. Азуке загээд атмигүй. Абе тата юу гэсэн лээ 90 градус усгаж байгаа тав юу вэ? Кайтыг яасан. Өөрөөр дэмжсэн байгаа шүү. Абе нөдөд бидний мэдээ кайт. Абе дээр кайтыг яах вэ? Тийм ээ. За энэ харин хань гурвалжны сонгож авсан лээ. Заанаш яваад хоошны яваад нэгдүгээр гурвалжны хоошны яваад үүсгэж хаашна мөрийн дагуу багны дагуу юу байгаа вэ? Гурвалжнуудыг дугаарлцсан байгаа тийм мөрийн дагуу үүсгэж шүү дээ хаашна тийм. Тэгээд заавраасаа уншин шүү дээ тийм. За энэ аль гурвалж сонгож авсан юм бэ? За талыг айдаг сонгож Зүдээ хэд вэ? 6 8 энд үлдсэн бай тийм ээ? 6 8. За тэгээ бүгдээ даа. Зүдээ сайн байна, болсон байна. Сайн байна, маш сайн болж юм бол. Тэгээ багийн нас асууж бодно шүү дээ тийм ээ? Аян нас асуугаа. Хоош шүү дээ. Зүдээ юу сайн болж энэ гурвалжаас энийг хааш нь юм шүү дээ. Аатаа сонхоо хийчихтэй, фрейстээ сонхоо хийчихтэй. Тийм ээ. Одоо юунуудыг бодож байна? За гадаад одоо секшнэр 5 12 13 зүгтэй 8 15 12 за хамгийн сүүлийн гурван хэмжээ. Энэ 12 амны 5 аж гурван. Зүгтээ 12 гэж тий. Жоо хандуур авчихсан байна тий. Хооны машина ашиглах болоогүй. Энийг бодсон мэдчих яг шүү дээ тий. Хооны машина ашиглах болоогүй. За багийн бус гişүүдээ дуусан байна уу юу гэдэг яг аа. За зөвхөн квадратуудыг хооронд харьцуулж харна. Ямар хамааралтай байна вэ гэдгийг бүгдээ дууссан болоо. Зөвхөн квадратуудыг хооронд нь харьцуулж харна. Ямар хамааралтай байгааг. Тэг хүн болго өөртөө дүгнэлтээ ээжээд багаараа яах вэ? Ярилцсан тийм ээ. За босноо тусалж яваад нь шүү дээ. Талын ингээд хүчин дэд бай ингээд шийдээд. Тэгээ багийнхан чи яасан бэ? Бас яг ярилцсан шүү дээ тэгээд ямар зүйл юу ажиглагдаж байна. Болсон байх тийм. Сайн байна. Зүү тоглоо ажилласан. Сайн байна. Хараахан болсон байна. За туснаа туснаа. Яс туснаа. Би зүү тавтаа яваа. Ажилласан.
Хиний баг надад өгнөтэй хэлэх үү? За ихтэй хиний баг. Нэг гурвалжлаа сонгож аваад багшлаа хамаарлал явах. Тэгээд өч. За жишээлбэл чи хэд гэсэн татаа гурвалж яасан сонгож авсан. За ингээхэндээ тайлбарлаад өгөрмөн. Ямар өнгөтэй гурвалжийг сонгож авлаа? Улбар шар өнгөтэй гурвалжийг сонгож авсан. За. Том нь юу вэ? Юу нэлээ? Гифтноос нь тийм ээ. Гифтноос нь хэд вэ? 10. За. За нэг гадт нь нөгөө гадт нь за 6 сая ч юм. За хоолны хамаарлал нь ямар юм бэ? За багштай энэ дээр агийнхан дагаас энэ тайлбар 10 8 хэрхэн хамаарсан? Яаж хамаарсан аа? Квадрат зэрэгтүүд нь дэвшүүлсэн үү? Дэвшүүлсэн. Тэгсэн чинь тэдгээр нь хоорондоо яаж хамаарсан юм? За зүйтэй тэрийг одоо бүгдээр квадратыг нэмсэн шүү дээ тийм ээ. Алийг квадратыг дэвшүүлсэн. 6-га квадрат зэрэг дэвшүүлсэн. Тэгээд 8-га дэвшүүлсэн чи яасан байсан? 10 квадраттай яасан. Тэнцүү байсан. Ахаад нэг жишээ авах хин багштай надад хэлэх үү? За. Шаргуудтай урагшааны хараа. За зүйтэй хэлээ. Нөгөөс нь 13 см. Зүйтэй. Катт нь 12, нөгөөх нь 12 см. Энэ 12-аас нь 5-ыг квадрат хийх хэмжээд 13 квадрат гарсан. Тэгснэ хүмүүстэй? Зүйтэй. Үлдсэн гурвалжны хувьд бас ямар байсан? Бас үүнтэй адилхан яг уу хамааралтай байсан. За багш та нартыг сонирхолтой бичдэг яг уу. Одоо үзүүлье. Анхааралтай байна. Сая дээр гурвалжин тавьсан. Дүүрс тавьсан ямар гурвалжин лээ? За багаараа ярилцаад юу ажилласан? Заасан бол хэдүүлээ төршил 200 яг. Аёо. За төршил 200 шүлтэй дараа заавал яг. Эдгээр төршилтэй бүсгэн. Заасан анхааралтай уншаарай. Заавал уншиж шүү дээ. Тэгвэл илүү оновчтой болон төрний суутай яа.
Зургатаа юуг сайн анхаараарай гэж дээр санамж нөхдөд. Зайгаа жоохон доошоо буюу зайтай яах нь. Гурван зурх нь байж тээ. Бас тэрийгээ сайн баримжаад байгаа гэдэг жоохон зайтай. Дээш нэг тулгаж яах вэ? Зурж болохгүй. Дээш нь тулгаж зурж болохгүй. Ягаад тэр бид энэ гурвчныхаа талууд дээр яах вэ? Туршилтаа явуулах учраас жоохон зайтай доошоо мэгүү. Доош нь. Энэ систем бид туршилт явуулах юм. Жоохон доошоо. Тийм болж идэ жоохон доошоо шүү. Оо зүйтэй. Жоохон доош нь зайтай. Жоохон зайтай юм туршихгүй тийм. Тэгш юу ямар дөрсөр гэсэн мөлий тэрээс биш шүү дээ. Тэгш үзэн гурвалч. Онцлог нь юу юм энэ гурвалчны? Яг одоо талууд нь хэд гэж өгсөн байна? 4 тавтай яг уу. Тэр шөнцөд гурвалжин зурхан байна шүү дээ. Шумаараасаа хэмжиж байгаа зураг байна. За үүний дараа яа гэж байна? Наач өнгийн камерууд өгсөн байна уу? Өсөж Google болгон тэндээс сонгоод явах уу? Талууд дээр нь камеруудаа явах уу? Байрлуулна гэсэн. Талууд дээр нь камеруудаа байрлуулна. За энийг багийн активчин бус багийн гишүүдэд явах уу? Хараагаад өгчмөн. Бус багийн гишүүдэд хараагаад өгнө. Google болгон 3 янзын камерат явуулсан юм. Аав гэсэн үг шүү дээ. Чи одоо энэ дээр явахлаар ингээд тийм асуудал үүссэн юм шүү дээ. Жоохон зайгаа мэдэрч явах. Зурхан байсан байна шүү дээ. Зүйтэй тэр хөлөг юм. Сайн. За тийм өдөр аль дээр нөхөрч юм бэ сайн явах. Сайн байна. Өөрмөс байгуулсан сайн биш үү? Өнөөдөр одоо ийм багтж байна. Зайгаа сайн мэдрээд ирсэн шүү дээ багш тийм ээ. Заавал гэж байгуулж сайн байна. Байгууллага эвдэр дээр яах вэ? Гаач шүү дээ тийм ээ. Эвдэр дээр гаач юм. За байгуулчаад яг яах вэ? Төшөлтийн дараалтыг хараад ашигтай явж байна. Жоохон хуцаа, жоохон хурдан нараа. Гэс нараа. Энийг дэвэ хацсан биш үү? Бачим үстэй. Энийг яатасаа өмнө штэ. Шинж аваад бид хэвчээ За тэгээд квадратуудыг 1 см тавгүй квадратуудад явж байна. Хуваад талаар гинжтэй сантиметрээр яг хуваач.
яаж учрыг олж гинөө. Зүйтэй сайн байж тээ 1 см хэмжиж байгаа хуваалтай яг хөөс нийчих гэсэн. Одоо энийг 1 см рүү тавиад хуваагаад тэдгээр ингээ хооронд атсан юм шүү дээ. 1 см хатуугаа хуваагаад тэмгэлж шүү дээ. Тэмгэлж. Зүйтэй танаа үг сайн байсаа явж байна. Одоо энийг хэмжиж шүү дээ. 1 см ингээ хоо. Хэмжээ. Зүйтэй хэмжээ. Одоо тэгээд мэдээ ашигласан ч бас яг болно. Тэгээс. Заавал харандаа ирэх аргагүй шүү дээ. Батлаараа л яг явууч. Зүйтэй болсон байд. Сайн байна. Багын ажиллагаа сайтай болон байна шүү дээ. Бусдын ч гэсэн бүгдийг яг хуваа. Бүгдийг хуваа. Энийг нөгөө юм яг кавраад үүсэх туршилтынхаа зааврыг сайн яг унш. Тэрийгээс харж байна шүү дээ. За хуваалцсан мэдээж дараагийн алтандуугаа яг шилжиж штэ тийм ээ. Тус яаж дугаарлахтаа тус бүрийн дугаар нэгээс ихсээд тус бүрийн дугаар хэдэн квадраттай гэдэг тус бүрийн дугаарлах юм шүү дээ. Нийлүүдэд нэг дугаарлах. Зүйтэй тийгээ дугаарлаа нэг дугаарлаа тус бүрийн дугаарлаа бичих юм шүү дээ. Эндээсээ дахиад дугаарлаа авчих. Сайн байна. Бүгдээ болсон шүү дээ. Сайн байна. Ясгас юм уу? Ова. Энэ чинь ойлгомжтой шүү дээ. Тоор үүсэлтэн байна шүү дээ тийм. Өөрөөр тоор үүсэлтэй, зүйтэй тоор үүсгэн тоор. За тэгээд үйл ажиллагаанууд болмоод байна. Сайн бай дарааны агсан үү? За ч юу юм шат. Ande kapras hote hatate gelsin.
ярилцаарай. Тэ хамгийн сууд багаараас хэлтэй яадаг. За ингэсэн байна тийм. Тэгээд хор яа гэлээ. Үсгээрээ гэсэн хор үсгээрээ. Угаалсан байгаа тийм ээ. За тэгээд талбайд хооронд нь явж байна. Хацууч хацуу. За ямар юм ажиг идэж чинь үгүй дээ. Хэд надад хэлэх үү? Гараа өргөж идээрэй. За баштай идээрэй. Шар контрактын талбай дээр ногоон контрактын талбай нэгэн том цэнгэр контрактын Тийш гарсан уу? Гарсан. Уншил дээсэн чинь гарсан тийм ээ. За шар контрактын талбай дээр шар контрактын талбай чи хэд байгаа вэ? 9. Өөдөө 9 байгаа. Түүний контракт дээр юу гоо? 16. Ногооны контракт. Контрактын 9 чинь хэд вэ? Зөвхөн контракт. За ингээд энэ туршилтууд дээр бүгдээр яг уу. Агаараа хамгаалсан юм ч одоо ажлын утсаа бүгд бүр яг уу. Аваад дэвтэрдээ наачих. Ажлын утсаа аваад. Ажлын утсаа аваад. Нэг үгтэй дэвтэрдээ бичсэн юм ээ. Ордонтэй. Хэд ихтэй таван. Гурав байж тийм ээ сайн байна. Басаа айгүй мөн байна. Алтаа гэдэг. Гурвын таван. Зааштай утсуудаа яс үнэтэй ингэж яг бүгдээ багаараа ярилцаа. Яс үнэтэй ингэж байна. Эндээ наа. За үүнээс өмнө хэдүүзээ яаж үнэх вэ гэдгээ яг уу. Яш чи яаж үнэх вэ? Хүн болгонд ийм шат яг уу. Аав хүн болгонд ийм шат аав. За манай ажлын улсын онцлог гэвэл даалгавар өнгнөөсөө хөндрөгөө яасан. Явсан байгаа. Тийм учраас эхний даалгаврыг гүйцэтгэсэн бол нэг шат арилаа нэмэх тэмдэг яг уу. Тавилаа, найзыгаа мэдээж бас тавьж байгаа үнэлгээгээр нь яг анхаарал хандуулаад үнэлээ явчих юм шүү дээ тийм ээ. Хасаа хандуулаад үнэлээ явчих. Энэ тавтар үнэлээ. За тэгтээ нэгээс ихтэй бүгдийн яг хангаас Тэрийг бас бахад хийх. Тэгээс бүгдөө явуулчих. Наахгүй. Үнэнийг бол наахгүй шүү дээ. Ажлын уцаад явах юм. Наах байхгүй юу? Үнэнийг хамгийн сууд багштай яа гэсэн үг. Хураалган тий өгөн багш нь өөрөө эндээс яваа. Ингээд юм шүү дээ. Тэгээс бүгдээ Араагийн үед ажилласан заа. Ихэд даалгаврынхаа зааврыг яах вэ? Уншин. Яаж юм? Үгээр яаж юм? Үзөөрэй. Багаараа ярилцаад гэс мөрч. За багш нь 2 минут өглөө шүү. 2 минут өглөө шүү.
ярилцаж бүгд эндээ оновчтой эндээ хурдан явах уу? Бүгд шүү дээ тий. Нэрнээ бүгд энэ нь юу гэдгийг яг бичээд. Энийг нэг үгээр явж бас өглөөрэй. Үгээр өглөөрэй. Энийг бас өгөөлэй. Гэс 2 минут өгсөн шүү. Хацаарай. Сайн байна стооц. Хамаас л хэлчихсэн. Зүйтэй сайн. Багаараа ярилцвал илүү хурдан оновчтой зөв шийдлэрийг гаргана шүү дээ тийм ээ. Сайн байна. Чи мэдэрэг дот тайлтай бас яа. Өгдөө шүү дээ энэ зүйл. Наадаа өгүүлбэр мөрөө. Багаараа бүгдээрээ ярилцвал юу вэ? Оогүй тийш шүү дээ. Сайн байна. Үнээр гүйцэтгэх юм уу? Эхний дэшин дэх хурлын талбайд нэрлсэн бол нэг шашаа шалтгааллаа. Тэгээд тэрийг яг үгээр хаалтын талбайд бүгдсэн бол нэг шалтгааллаа. Энэ дараахан болгон нэг юу вэ? Энүүгээр үнээр чивсэн байна. Үнээр эхний үеийн шүү дээ чи шатлах маягаар яг. Шатлах үнээр яг. Зүйтэй сайн байна. За дууссан. Даадвар дөрөв гүйцэтгэсэн үү? Гүйцэтгэсэн. За хэний баг бусдаа тайлбарч өгөө даадвар дөрвийг. Нэг баг бусдаа тайлбарч өгөө. За ганцхан. Эвтэй барьж агаад ангийнхандаа явах. Нэг тайлбараа яриад. Энэ гурвчны кислот нь 10 см, харин нэг талын катет нь 6 см, нөгөө талын X гэж тэмдэглэсэн. Энэ хас үүдэг Анхааралтай сонсоорой. Хоёр катетийн квадратын нийлбэр нь кислоттой нийлбэр. Тэгэж аваад 6-гийн квадрат дээр нэмэх X-ийн квадрат, тэмцүү 10-ийн квадрат, 36 дээр нэмэх X-ийн квадрат, тэмцүү 100 болоод X-ийн квадрат нь 64. Тэгээ X нь 8 гарсан. За сайн байна. Маш сайн. Сайн байна. Ус багууд ойлгосон сайн тайлбар. Өөр нэмж хин. Бид төсөөлөө нэмж. Энд нэмж тайлбар төсөөл байна. Ахгүй тийм ээ. Өөрөөр шууд яг олсон мэт за үнээр ээж бүх атмаа яг ийцэн бодвол шатныхаа ороод ирнэ яг гараад ирнэ арай дутуу хийсэн бодвол яг хаана явж байгаа гэдэг дээр яг арчна шүү дээ тийм ээ. За энд бидний энэ квадратуудыг ингээ ашиглаад байгаа юм ямар гурвчин дээр зөвхөн яаж юм? Үүнтэй нэг шимцэн гурвчин дээр л яаж юм? Бийж шүү дээ тийм ээ өвчтэй. За өнөөдрийн бидний асуудал юу вэ? Шатны үрдийг яах гэдэг вэ? Авахгүйд байгаа шүү дээ тийм ээ өвчтэй. За шатныхаа одоо Пифагор хүүдээ яах вэ? Тусдаа шатныхаа үрдийг яах вэ? Одоорой. Шатныхаа үрдийг одоорой. Шатныхаа үрдийг одоорой. За юу үнэлсэн байгаа? Би шинэ сурвалжны хайртууд яасан. Бидний төлөв технологиг яах вэ? За багаараа ярилцаад авъя. Багаараа ярилцаад ясаа. За хин ангийнхандаа тайлбарчих уу? Ангийнхандаа гин тайлбарчих уу? За багш нэг гарч самбар дээр бодолтой ич. За бүгдээрээ ийшээ хараа тийм ээ.
шатны энэ гипнозын бүгдээр юу гэж юм чи? С ч юм уу, X ч юм уу те тэрүүгээр яг тэмдэглэж болно гэсэн тийм ээ. Тэгэлцээ. Цэг квадрат шүү дээ. Цэг квадрат тэмцүү гэдэг. Яцгоонда 2 За Пифагор хүүд хэдэн метр шат хэрэгтэй байж? 50 метр шат хэрэгтэй байж. За өнөөдөр Пифагор хүүдээ бүгдээрээ яах вэ? Усаллаа. За эндээс багштай хин чангаар уншчих бай яхаа. За Тэгэж үзэг гурвчны катедуудын квадратуудын нийлбэр гипнозын квадраттай тэнцүү байна. За баярлалаа. Өнөөдрийн хичээлийн гол зүйлүүд яг уу энэ байдаг шүү дээ, тийм үү хөлтөө те. За бүгдээрээ багштай үнэлгээний хуудас яг гамбын ахдаг чинь хурааж аваад багштай явуулна. А тэрнээс өмнө гэрийн даалгавраа яг уу тэмдэглэж авцгаанаа гэрийн даалгавраа. За ийшээ телевизрүү хараарай. За электрон багааны дэлгүүр үедээ хэдийн инчийн зураг гэж зарна гэж байж байгаа тийм ээ. Яг тэр инч гэдэг нь юуг нь хэлээд байт юм бэ? Аль хэмжээгээр нь инч гэж ярьдаг юм бэ? Зүүнтэй яг надад яг уу. Тийм ээ. Нэг инч 200-ны 54 см. За сурах бичгийн хуудас сатантаа гараад ирүүлээ. Сурах бичгийн хуудас сатантаа. За гаргаж ирээд өгсөн бодлогуудыг ажиллаад багшаасаа асуух байх уу? Бодлого байвал асуух. Бодлогоосаа хараа. Сахан додоогийн нэгээс идэв. За хараа. Шивчилсэн зургчдэр арай багш нэ. Шивчилсэн зургчдэр багш нэ. За багштай багийнхаа үнэхээр яах вэ? Баярлалаа.